За хэдхэн хоногийн өмнө манай дурч ханд маань за малын гаралтай одоо маха авч дийлэхгүй, худалдаж авч дийлэхгүй, идэж дийлэхгүй байгаа бол та бүхэн дахины мах иднэ үү гэж одоо ард түмэндээ санал тавьсан. За энэ дээр бол би байр сууриа илэрхийлэх гэж байна. За би бол 3 жилийн өмнөөс ер нь турах нэрийдлэр малын гаралтай мах тэр тусмаа хоньны махнаас татгалзаад удаж байгаа. Тэгээд энэний оронд бол ихэвчлэн надад дахианы мах идсэн. За үүний үр дүнд надад ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг би та бүхэн тайлгнаа. Эстрогон маш их ялгарсан. Би аюу эмэгтэйлэг болсон. Ер нь би чинь 3 эрэгтэй дүүтэй өссөн. Тэгээд ер нь сэрэг цагдаагийн байгууллагаар ер нь нэлээд ажиллаж байсан. Амар эрэгтэйлэг хүн байсан шүү дээ. Ер нь тэгэл барьж аваад бамбардаал, зодтолтоол, нүдэлдээл, хэрэлдээл, уралдаал, муха бүдүүн дугураал хажуудалтаа чүцэнсний мод зугаал төв чорт гэж ингээ шүмсээ ял ингэ сууж идэг байсан. Одоо бол зүгээрстэй биеийн хөдөлгөөн, сэтгэл зүй бодож байгаа тий одоо сэтгэж байгаа бүх зүйл маань маш эмэгтэйлэг болсон. Тэгэхээр зэрэг миний бодлоор эмэгтэйчүүд маань за ингээд үргэлжлүүлээд малын гаралтай мах идэхгүй дахианы мах идээд байвал эмэгтэйчүүдэд илүү ашигтай. Гэсэн чинь одоо үед нь Монголд орж ирж байгаа дахианы махнууд ч ерөн генийн өөрчлөлттэй дахианы махнууд байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ генийн өөрчлөлттэй дахианы мах эмэгтэйчүүдэд гой тохирж байгаа юм байна. За гítэл 2-3 жилийн дараа учиргүй энэ гудамж талбайгаар чинь торон шилэн тэрхүү өмсөн, дүүбэл өмссөн, юбг банзал өмссөн ингээд парикгүй нүүр амаа будсан залуучууд хоорондоо улаан цам хөдлөлцөөд үнсэлцээ тэрвэрлдээд хүүхнүүдээ хялалцаа зэхэлзээд үцэхгүй ингээ хоорондоо найзлаад үерхэд амьдраа яваад тэгэл бид нар яана. Бид нар ч одоо тэгээд ямар одоо яалтайч үлээдээ тэгэхээр зэрэг хэдүүлээ ч юм бас ирчүүдгүй амьдарч чадахгүй шүү дээ. Тэгээд ирчүүдээ аврахын тулд ирчүүдийн генийг одоо аврахын тулд хэдүүлээ малын гаралтай махныхаа үнийг одоо яаж хийж байгаа барихаас өөр үгүй, хямдруулахаас өөр үгүй, тэмцэхээс өөр үгүй аргагүй болчиход байна. Тийм учраас манайхаа тэмцэцгээе. Ирчүүдийн төлөө тэмцэцгээе. Дор чандаа чи ч гэсэн одоо 2 жилийн дараа солиороо дүүбэл өмсөд уруулаа бодоод явж байхыг чи үүсэхгүй шүү.